даваа гарагт өдөртөө 27, шөнөдөө 15 градусын дулаан бол эрх мэгмар гарагт өдөртөө 30 градусын дулаан байна. Халхан дээ, халхан. Хаалхны. За би ч өнөөдөр бас нэглээ нэмгэлээл үрдэрлээ. Харин шорт морто зуны үлрэлийг санагдуулаад байгаарай. Зун болчлоо штэ ингээд. За. Ингэж яал нэг цас ордог доо. Тэгэл эмород эхэлдэг ингээд. Цас орохоор яхаар эмордгийг. То жинхэнэ эмордог үе штэ. Зуны цаснд бол мэдгүй нэг тийм эмо зан хөдөлгөхгүй штэ, өвлийн цас гоё. Зя дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 23-нд ямар тэмдэглэл өдөр болж байгаа тухай ярина. 5 сарын 23 бол дэлхийн яст мэлхийн өдөр болж байгаа юм. За дэлхийн яст мэлхийн өдөр за энийг 2000 оноос Америк нэгдсэн улсын яст мэлхийг хамгаалах байгууллага гэж байдаг юм байна. За эндээс санаачлаад ер нь дэлхийн нийтээрээ яст мэлхийний аврах төлөө ажиллагаа ингэж эхэлж байгаа тийм өдөр юм байна. За мазаалын өдөр гэж байдаг болов хэзээ болдог вэ? Байдаг шүү дээ. Манай үндэснээ бахал тамтан болсон шүү дээ. Хэдэн сард байдаг вүлээ? Хаврал байдаг санагдаж байгаа. За ямар ч хэлсэн дэлхийн одоо юу бол яст мэлхий бол их хурдан ховордож байгаа юм байна. За энийг хүмүүс тэр болгон мэддэггүй юм байна. За ингээд нөгөө амтны аймаг дундаа энэ чинь сээр нуруудан гэж явдаг шүү дээ. Сээр нуруутнууд дундаа хамгийн их ховордсон аймаг гэж хэлж болно. Ер нь бол сүүлийн жилүүдэд нийт одоо яст мэлхийн төрлийн 61% нь устдад алгуулад байна. Маш хурдцтай устдаж алгуулж байгаа. За тэгээд энийг хүмүүс анхаарлыг хүргэх хэрхэн одоо яах аврах ажиллагаанд оролцох нэгдэх гэсэн ийм үйл ажиллагаа явуулах зорилготойгоор энэ өдрийг 2000 оноос хойш дэлхийн яст мэлхийн өдөр гэж тэмдэглэж ижээ. Юу юм бэ? Мазаалын өдөр 2 сарын 28-ны өдөр болгож аль биесээр зарласан юм шиг байна. Гэхдээ яг тэмдэглэдэг байдал нь бол янз бүр. Одоо жишээлбэл 2024 онд Баян онгорт 3 сарын 15-нд тэмдэглэсэн байсан бол за бас нэг өөр мэдээллээр 2023 оны 9 сарын 25-ны өдрийн А466 дуу шалаар юу яасан бэ? 9 сарын 25-ны өдрийг тэгсэн байна. За тэгэхээр яст мэлхийн тухай. Яст мэлхий ярихаар хамгийн ингээд санаанд ордог зүйл юу вэ? Юу хамгийн онцгой? Нэг тийм тайван байгаа байдал нь айгүй гоё шүү дээ. Нэг тийм удаан, тайван. Тэгээ нэг тийм одоо бусад амьтан шиг одоо жишээлбэл туулаа шиг дэгдэж гүгээд ингээд яваад байдгүй. Тэгээл нэг юм хүүхлэн хнон дээр ч гэсэндээ гардаг шүү дээ. Ерөнхийдөө нэг тийм жоохон тайван тийм байдал. Тэгээ удаан байдал. За ихэнх хүмүүс бас зарим хүмүүс урт наслалтын одоо бэлэг тэмдэг гэж хэлж болно. За дэлхийд дээр хамгийн олон урт наслсан яст мэлхий Джонатан гэж яст мэлхий байдаг юм байна. За 192 наслаад байгаа юм байна. Ийхүү дэлхийн хамгийн удаан наслсан Сейшелийн арлуудад байдаг Алдабрагийн авраг яст мэлхий гэдэг нь Джонатан 1832 онд одоо хорвоо дээр мэндэлсэн гэж үздэг юм байна. За 1832. Тэгэхээр одоо ингээд ер нь одоо урт юм их харсан одоо амьтад чинь гэх юм уу хүмүүс чинь нэг тийм ерөнхийдөө л юм ингээд харж яадаг иржилээд ийн явж лээд юм шиг тийм байдлаар хорог харддаг юм шиг санагдана. Тэгэхээр 1832 он гэхээр чинь Монгол улс орчин үеийн Монгол улс тусгаардах нэг үүсэг байсан. Тэгэхэд одоо зарим улсууд нь үүсээд алга болсон улсууд энэ хооронд төмөн зүйл болсон байна. Дэлхийс сарлахгүй явцсан байна. Энэ хооронд төрснөөс хойш зөндөөл юм ингээл өнгөрөөл харж лээдэг. Одоо тийм учраас ийм одоо оюун ухаан гэх юм уу цэцэн мэрэгний бас бэлэг тэмдэг гэж бас хэлж болдог. За тэгсэн чинь яст мэлхий гэдэг амьтан маш онцгой шүү дээ. Им дээгүүр юм амьдрах арга нь маш хөөрхөн. Тэрс ингээ өөрийгөө ингээ хойгон дотор хамгаалцдаг. Мангас одоо амгчин ингээл гараад ирвэл хойгон дотор орчин тэгэл хамгаалчин. За энэ арга биш үү те. Хамгийн гол нь зөвхөн яст мэлхий урд амьдардаг байгаа зогсоогүй. Ер нь маш удаан энэ дэлхий дээр амьдарч байгаа. Хөө яргууны лайон голоор одоо ингээд нэг айгүй том яст мэлхий гараад энэ нөгөө Джонатан юм уу эсвэл зүгээр дэлхийн хамгийн том хэмжээтэй яст мэлхий юм уу? За би одоо лайв руугаа орж харахын үзег байна. За одоо хараад. Энэ Джонатан биш баха. Энэ Джонатан. Энэс айгүй том юм биш үү? Ийм том байд юм бах таа. За тэгээд за Джонатан юу ярьчлаа? Лайв болсон. За тий. Яст мэлхий урт амьдраа зогсохгүй ер нь бол энэ дэлхий дээр бас их эрт ирсэн гэх юм уу эрт үүссэн амьтан 220 сая жилийн өмнө амьдарч байсан. За тэгэхээр яст мэлхийн хувьд шүү дээ. Яст мэлхийний хувьд динозаврууд гэдэг чинь ирээл явж исэн тэр хооронд динозаврууд үсэл явсан юм магадгүй юу? Динозавруудыг ирээл явахын чарсан. За одоо нөгөө арслан соёод ч вэ нүү, арслан цаанж вэ нүү эднүсийг ирээл явахын хараагүй гэх юм энэ үеэр нь амьдарч лээсэн, үүсч лээсэн. Гэтэл сүүлийн одоо ингээд 100 жилийн дотор яст мэлхийн тоо
одоо яг төрөл зүйл 61% устдчихад байгаа. За энэ бол ерөөсөө байгаль орчинтой холбоотой юу? байгаль орчинтой мэдээж яриг холбоотой. За хамгийн харамсалтай нь хамгийн ингээд нүд халтарм нь яст мэлхийн нүд сүүлийн үед бас юунд их хөөхөд байгаа гэхээр энэ далаа дээр хайсан хунцар хаягдлууд. Хунцар хаягдлууд. За одоо зургуудыг манай найруулагч өгөх бах. Ер нь бол энэ яст мэлхийн их өрөвдмөр юм билээ штэ. Яг энэ хунцар хаягдлд одоо яаж байгаа юм те? Одоо ингээд боолгоцсон байгаа юм энд өртөцсөн байгаа юм те. За ингээд өнөөдөр бол мэдээж хэрэг яст мэлхий юуны яст мэлхийг хамгаалах дэлхийн яст мэлхийний өдөр болж байгаа юм байна. За тэгэхээр энэний эсрэг бид нар юу хийж чадах вэ гэхээр за хэрвээ та яст мэлхий тэжээхээр шийдсэн бол зөвшөөрөлтөй хүмүүсээс нь аль биесний зөвшөөрөлтөй газартаас нь аваарай. Тэгэхгүй бол улгаан аргаар бас яст мэлхийг аваад байгаа. Тийм тохиолдол байдаг юм байна. За тэгэд мэдээж хэрэг хог хаягдал дээр анхаарах бол зайлшгүй шаардлагатай. Монголчууд бол далайтай хамаагүй ч гэсэн хог хаягдал бол нэлээд хэцүү бас сураагүй гэх юм уу? Ерөөс энэ тэндээ хогоо хайчдаг. Тэрийг мэддгүү одоо байгаль орчинд бохирдуулаад байгаа ч зарим нь мэддгүү тийм зарим төвчнөд байгаах. Одоо ихтэй харьцангуй гайгүй болж байгаа хаа. За тэгээд эстмэлхийтэй холбоотой надад зөвхөн хөөрхөн санагдсан. Эстмэлхийн бас нэг онцгой юм. Яг одоо өндөглсөн газраа заавал тэндээ ирж өндгөө тавих гаргадаг. Өндгөө тавьдаг. Тэр маш сонирхолтой. Тэгэд зарим эстмэлхий чинь 16,000 км жилдээ ингэж аялдаг юм байна штэ. За. Маш хол аялдаг юм эстмэлхийнүүд байдаг. Тэгэд ийм соронзон орныг ашиглаж аялдаг гэж. Зүг чигээ яаж болдгийг яаж яг төрсэн газраа яг төрсэн тэр одоо нэг тоонд нутаг гэж нэг үг өгдөг да. Их төрсэн нутгаа одоо тэгж хэлдэг штэ. Заавал тоонд дээр ирж одоо нэг өндгөлдөг. Тэр нь бүр ингэж маш сонирхолтой. Дэлхийгээр ингэж тэнж байгаа дэлхийг дойрчиж 16,000 гэдэг чинь. Тэгж ягаа өндгөлөх болохоор очиод яг тоонд дээр очиод яг өндгөлөх гарч исэн газараа олж чад өндгөлдөг нь бас их сонирхолтой тийм юм билээ. Одоо дадал гэх юм уу соёл юм лээ. За тэгээд өнөөдөр мэдээж хэрэг яст мэлхийн өдөр болж байгаа юм байна. Бүгд яст мэлхий гэдэг өдрийг боломжоор л өнөөдөр яах нэ, судлах нэ. За хамтран ажиллагчид танилцуулах хоёлаа. За тэгээ. Хамтран ажиллагчаар нэг өдрийн ногооны хэрэгцээг хангана гэсэн уриатаагаар Kagome хамтран ажиллаж. За нэмэлт хэлсэн чихээр будагч нөөцлөгч бодис агуулаагүй. Нэг өдрийн ногооны хэрэгцээг хангах хэмжээний тэжээлтэй 100% байгалийн гаралтай түүхийд ашигласан 30 төрлийн ногооны шүүс байдаг. Нэг ч жимс ороогүй Kagome-г танилцуулж байна. Kagome дотор маш олон төрөл байдаг. Савлгааны хувьд ч гэсэндээ за тэгээд доторх нэг агуулмжийн хувьд ч гэсэндээ тэгээд бүр заримдаа нөгөө юм жээл хэлбэртэй Kagome хүртэл байдаг шүү дээ, тийм ээ. Тийм савлгаа нөгөө нэг юм жээл эзэлтгэнөр хэлбэртэй тийм Kagome хүртлээдэг байхгүй юу? За тэгээд энэ болохоор яг юугаараа давуу талтай ингээд тэгэхээр би одоо жишээлбэл ингээд хоолны дэглэм барьж байгаа үед одоо гаднаас авах хэрэгтэй тэр нөгөө нэг эрдэс бодис минерал витаминууд авч чадахгүй шүү дээ. Тэгвэл би зүгээр нэг шиг Kagome уугаал тухайн өдрийнхөө ногооны хэрэгцээг эсвэл тухайн өдрийнхөө жимсний хэрэгцээг авчиж байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө нэг хамгийн хялбар байдлаар бид нөгөө хоолтонд анхаарах юм одоо юу боломжийг олгож өгч байгаа байхгүй юу? За ресторан хоолны газар ороход эхлээд нарийн ногооны салаад өгдөг. За энэ ногоо идэд хоол идэхэд цусан дах сахарын хэмжээ огцон өсөхийг хамгаалдаг эрсдлийг нь бууруулдаг байна. За сахарын хэмжээ огцон өсөд байхаар сүүлдээ нөгөө инсулин резистенс гэдэг тийм өвчтөй болдог. Тэр чинь одоо тархалтын суурь юм байлээ шүү дээ. За тэгэхээр тэрийг ингээд нөгөө огцон өсөхийг нь бууруулдаг юм үйлчлэгээтэй байна. За Монгол эрэгтэйчүүд хүүхдүүд ногоог тийм их иддгүүд бол хоолны өмнө Kagome-г нэг өдрийн ногоо уух нь бүтэн өдрийн одоо ногоо идэх хэрэгцээтэй тэнцэх юм байна. Тэр цусан дах сахар огцон өсөхийг урьдчилан сэргийлэлд бууруулна. Яг үнэ. Одоо ингээд ээж нар ингээ хүүхдүүдэд хоол идэхгүй нөгөө луу муу идүүлчих гээл ингээл үнэхээр бартгүй шүү дээ. Ногоо могоо идүүлчихээ заримдаа брокколи идүүлэхлээр идэх хүүхдүүд байдаг те. Тэгвэл яг ийм Kagome аваад өгчих юм бол та хүүхдүүдийнхаа тэр ногооны хэрэгцээг хангачиж байгаа гэсэн үг. За жишээ тайлбарлая л да. Нэгдүгээрт Kagome-гийн алюминий нухаш гэж байдаг. Энэ алюминий нухашийг идэх юм бол 70 г ногооны хэрэгцээг хангаж чадна гэж байгаа байхгүй юу? 70 г гэдэг чинь хүүхдүүд бол их шүү дээ. За хоёрдугаарт ус үзмийн зурагтаа улаан хүрэн жуус эдэг. Энийг нуух юм бол 140 г ногооны хэрэгцээг хангана гэж. За энэс гадна Kagome-гийн жели гэдэг нөө байдаг шүү дээ. Жели төрөний хэлсэн. Энийг уух юм бол 120 г ногооны хэрэгцээг хангаж чадах бол дан ногооны буюу 30 төрлийн ногоо гэсэн ийм бас нэг төрөл байдаг. Энийг нуух юм бол 350 г-ны ногооны хэрэгцээг хангана гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар шууд ингээл өдөрт 350 г ногоо идэх гэвэл ер нь жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ 350 г ногоогоо зүгээр ингээд уух байдлаар авчих юм бол хамгийн хялбар арга энэ байна. За тэгэхээр манайх шиг одоо мах
нэлийн их хэрэгэлдэг ногоо баг хэрэгэлдэг газар бол ялангуяа хүүхдүүдэд эрүүл мэндэд санаа зовж байгаа Kagome хамгийн тохиромжтой сонголт юм байна. За тэр болгон нохоо хийгээл салаад хийгээд байх тийм соёл байдгүй бас олдсон ч хэцүү бол за энэ асуудлыг Kagome-д шийдэж өгөх нь утасны дугаар нь 75 75 55 50 гэдэг дугаараа 75 75 55 50 манай нэвтрүүлэгтээ нэг өдрийн ногооны хэрэглээг хэрэгцээг ханган уурайтай Kagome хамтран ажиллаа. Баярлаа. За баярлалаа. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За дараагийн болон руу оръё. Өнөөдөр хоёр хүний талаар танилцуулах юм байна. Ингэсэн James Charles гэдэг энэ сүүлийн алдартай инфлюенсер юм байна. Жинзи үеийнхэн гэж хэлж болно л доо. Тэгээд makeup artist. За гэхдээ ижил хөстөн тэгээд дэлхийн нийтэд юугаар танигдсан гэхээр эрэгтэй хүн ингэж нүрээ лаг гой бодож болт юм уу, makeup artist-ийг ийм гоё урлаг болгож болт юм уу гэдгийг харуулсан ийм хүн юм байлээ. За хоёрдугаарх нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяа Тамирчин Отрядын гүндэгмаа төрс өдөр юм байна. За тэгэхээр эхлээд хэдүүлээ энэ жинзигийнхаа юу нэг сүүлийн үед юу болоод байгаа, яагаад байгаа гэдгийг сонирхож үзье л та. Энэ залуу 1999 оны 5 дугаар сарын 23-нд Нью-Йорк мужийн Бэтлхэм хотод төрсөн. За тэгээд дунд сургуулийн сурагч байхдаа бол компьютер сонирхтой, зураг дуртай хүү байжгаад тэгээд 12 настайд өөрийгөө ижил хүстэн гэдгийг мэдэрч эхэлсэн гинэ. Тэгээ ээж аавда маш илэн талангуу хэлсэн байгаа. Ер нь бол ингэсэн гэсэн ээжийг ингээд удаад ээж ярилцсан байна гэд ингээд шууд хэлсэн гинэ ээжтэй. Тэгсэн чинь ээж нь шууд ингээд ярилцаад ээжээ би юм гэд хэлсэн чинь ээж нь хүүгээ ингээд тэрвэрч аваад за айсан байгаа чинь харж байна. Гэтэ зүгээрээ бид нар мэдчихсэн. Аав ээж нь чамайг анзаарч байсан. Тэгээд ингэж хэллээ гэж бидний хүү байхаа болчихгүй штэ гэж хэлсэн. Энэ нөгөө нэг түүний хувьд бол маш гоё гэр бүлийн одоо тийм өөрийг нь ойлгосон, хайрлсан, дэмжсэн зүйл болсон гэж ярьсан мөлий. Тэгээд би ер нь бол нуугтаас салхаад байсан. Тэгээд намайг хайрлаж байгаа хүмүүс миний үнэнтэй хамт байхыг би хүссэн гэж өөрөө ярьсан дээр хэлсэн мэт юм байлээ. За ингээд 2016 Джеймс 17 настай байсан. Тэгээд CoverGirl гэдэг гоо сайхны брэнд гэдэг байхгүй юу? Энэ брендийн анхны эрэгтэй нүр царай болж гарч ирсэн. Тэгээд энэ болохоор дэлхийн нийтийн анхаарлыг татсан үйл явдал болж байгаа байхгүй юу? Өмнө нь болохоор ингээд гоо сайхны брендийг дандаа л эмэгтэй хүмүүс сурталчилдаг байсан бол эрэгтэй хүн бас гоо сайхны брендийг сурталчилж болох юм биш үү? Нүр амаа бодож болох юм биш үү гэдгийг дэлхийд дахин таниулсан үйл явдал болсон гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол гоо сайханд хүйс хамаагүй гэдгийг харуулсан гэх юм уу? Ийм үйл явдал болсон гэж онцлт юм билээ. Ямар сони юм бэ те? Одоо зургуудыг нь харахаар манай сонсогчдод орж ирээд хараарэ. Одоо ингээд нүрээ бүр янз бүр бодно. Тэгээд ингээд нэг юм ер нь бол нүрээ бодож хараахан нэг тийм зүг бодож чаддгүй эмэгтэй хүмүүст бол YouTube-ээрээ дамжуулаад ингэж бодно, тэгж бодно гэдэг нөө бичлэгүүд оруулдаг. За тэгээд тэрүүгээрээ маш алдартай ийм залуу илээ. За тэгээд тэр нөгөө YouTube дээр оруулж байгаа нүр бодолтын бичлэгүүдийг оруулж эхэлснээр жинзи үеийн одоо мянган залуусын дуу хоолой болж чадсан гэдэг юм хэлээ л дээ. YouTube дээр 20 сая гаруй дагагчтай. Тэгээд Instagram, TikTok дээр ингээд нийтдээ 30 гаруй сая дагагчтай ийм юм байлээ. Тэгээд түүний бичлэг болгоно Hi Sister гэж эхэлдэг гинэ. Тэгээд энэ болохоор ингээд нэг юм сонсоход зүгээр л энгийн мэддэг боловч нөгөө LGBT залууст одоо чи ганцаараа биш шүү гэдэг мессежийг өгдөг энэ за мөн хөөс арьсунг дүр төрхөөс үл хамааран өөрийнхөө байх эрхийг ингэж дэмжиж өгсөн урай болдог гинэ. Энэ ижил хүссэн залуу юм уу эсвэл транс залуу юм уу? Ижил хүссэн. Ажил өснө. Тэрнээс өөрөө л өөрийгөө эрэгтэй хүн гэдэг үлэм зөвшөөрдөг. Тийм зөвшөөрдөг эрэгтэй хүн. За 2019 онд Джеймс Чарльзын амьдралд одоо нөгөө олонний анхаарлын төвд орсон түүний карьерийн хувьд хамгийн ихээр шүүмжлэлт дагуулсан юм шууга өрнсөн юм байлээ. За энэ хэрэг болохоор түүний нүур бодолтын багш байсан Tati гэдэг ийм хүнтэй холбоотой Tati Westbrook гэдэг. За энэ Tati Westbrook гэдэг хүн болохоор бас YouTuber. За тэгээ энэ хоёрын хооронд бол ерөөсөө ингээд тухайн үеийн интернет дэх за тэр тусмаа нөгөө жинзэн үеийнхний хооронд бол хамгийн амар хүчтэй тулаа өрнсөн юм байлээ л дээ. За энэ маргааны тухайн үеийн интернет түүхэнд хамгийн хурц инфлюенсер драма гэж нэрлэдэг болсон гэдэг байгаа байхгүй юу бүр? За тэгсэн яасан гэдгсэн Tati гэдэг энэ багш нэг гэсэн YouTube дээр гоо сайхны бүтээгдэхүүн шүүмжилдэг тэгээд ийм маш туршлагатай контент бүтээгч юм байна л та. За тэгээд Джеймсийг 16-аас 17 настайд ингээ хамгийн анх дэмжиж хамт ажиллаад түүний карьер эхлэхэд ийм тусалсан багш нь байгаа. За тэгсэн чинь Джеймс багшигаа бүр ингээд миний интернет ээж гэж ингэж хэлдэм байл та. Тэгсэн чинь 2019 оны 5 дугаар сард Tati By Sister гэдэг нэртэй 43 минутын видео нийтлээд Джеймс Чарльзыг шүмжилж эхэлсэн байгаа байхгүй юу. Одоо нэг өөрөө бичлэг болгоно Hi Sister гэж хэлдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэрнийх нь эсрэг By Sister гэж ингэж юугаа бичлэгээ эхлүүлж байгаа. Тэгээ 43 минутын видеоны хоёрын хооронд дан гаргасан гэсэн. За Tati-гийн өрсөлдөгч витамины брендийг дэмжсэн нь одоо хиний хувьд Джеймсийн хувьд болохоор ингээд нөгөө
юуг нь итгэлийг нэвтсэн зүйл болох гэдэг шүү дээ. Багш нь болохоор ингээд тийм нэг гоо сайхны брэнд ч юм уу те иймэрхүүнүүдийг шүүмжилдэг гэдэг байгаа. Тэгсэн чинь тэр татыгийн яг ингээд маш сайн дэмждэг одоо манайхаар бол одоо рекламдуулж байгаа гэх юм уу те ийм брендийг нь юу яасан юм бэлээ. Жохон шүүмжилсэн юм бэлээ. Тэгээ энэс болоод энэ хоёрын хооронд ингээд гал гарч байгаа байхгүй юу? Тэгээ Джеймс нэг өдрийн дотор шүү дээ YouTube дээр 1 сая гаруй дагагч алдсан гинэ. YouTube дээр 1 сая гаруй дагагч шууд алдсан. За энэ бол түүхэн дэх хамгийн хурдцтай followers алдалт гэж тооцогдд юм байна. Cancel-дуулна гэж яриад байгаа. Тэгээ сүүлийн cancel-дуулсан байна шүү дээ. Яг үнэ. Тэгээд бас social нөгөө buy sister гэдэг юм хаштаг тренд болж исэн гинэ тухай үед. Тэгээд Джеймс энэний эсрэг яг юу хийсэн бэ гэхээр итгэлийг чи алдсан үнэхээр уучлаарай гэж хэлсэн чинь энэ бүр ингээд гэж хэлээд уйлцсан байгаа байхгүй юу? Одоо манайхнаар нөгөө материал би сунгана гэж ярьдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ бүр нөгөө гал дээр тосны юмсэн юм үйл явдал болоод хэвээ худлаа уйллаа гэл бөө юм бас энэж чистер нэрээ юу өдий зэрэгтэй өргөсөн багшигаа ингэж доош нь хийчээд одоо ингээд худлаа уйллаа гэд. Тэгээ сэтгэлээр унж байгаа тэдэн 7 хоногийн дараа дахиад бичлэг цацсан. За тэгсэн чинь багшигаа болохоор намайг гүтгсэн гэдэг юм мэдээллийг баахан баримттайгаар ил болгосон билээ. Тэгээ энэ багш нь болохоор бас нөгөө нэгдүгээрт юу яасан гэдэг. Тэр нөгөө өөрийнх нь өрсөлдөгч витамины брендийг дэмжсэнд нь уурлаад байгаа. Хоёрдугаарт болохоор шүтэн бишрэгч ирчүүдээ уруу татдаг гэж ингэж шүмжилсэн байгаа байхгүй. Тэгээд энэ нь нөгөө нэг олонний анхаарлыг амар их татаад. Тэгээд Джеймс буцаж ингэж хэдэн 7 хоногийн дараа гарч ирэхдээ татыг намайг гүтгсэн ингээд тэгээ гүтгсэн гэдгийг бүр ингээд баримттайгаар дэлгээд. За тэгээ нөгөө уруу татдаг гэсэн кейс дээр бол ингээд нөгөө нэг юм хүмүүс юм яриха болчихж байгаа байхгүй. За тэгээд яг энийг нэг үзээд хоорондоо ингээ бааталтаад видео хийгээл манайхаар бол одоо нөгөө нэг бичлэг оруулаад стори оруулаад ингээ хэрэлдэж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь багш нь энэ бичлэгийг үзэнгүүтээ за хуурамч мэдээллийг нэгтлаагүй цацсандаа би гимшиж гинэ гэж уушлал гуйгаад тэгээд тэр buy sister гэж хэлсэн бичлэгээ устгаад тэгээд энэс бол ингэсний хүчинд энэ хоёрын одоо нэг юм интернет маргаан жоохон дууссан юм шиг байгаа юм. Тэгээ ер нь бол бид нар нэг тийм сайн мэдгүй ч гэсэндээ энэ жинзийн үеийнхний хооронд бол энэ бол амар том гал гарч ирсэн тухай үед бүр түүхэндээ хамгийн их followers алдалт кэнселдүүлсэн ийм тохиолдол юм байлээ. Тэгээ Джеймс ер нь сүүлийн үед яагаад ингэж амар нөлөөтэй байгаад байгаа юм бэ гэхээр гоо сайхны брэндүүдийн сурталчилгаанд эрэгтэйчүүд транс хүмүүсийг илүү олон орлуулах одоо илүү олон тоглуулах ийм уур амьсгалыг бий болгосон гэж байгаа. За мөн makeup contour гэдэг ийм техник нь 2020 онд Оксфордын шинэ үеийн нүүр будалтын аргачлал гэж ийм аргачлалаар шалгарсан гинэ. Тэгэхээр ер нь бол Оксфорд юу ийм арай нөгөө юу арай өөр салбар байдаг юм шиг байгаа. Одоо нүүр будалтын загвар дизайныг судалдаг. За тэгээд тэр салбартаа болохоор энэ хүний нүүр будалтыг за энэ Джеймсийн энэ makeup contour гэдэг байгаа энэ техник бол үнэхээр сайн гэж ингэж онцолж хийсэн байгаа юм бэл. Тэгэхээр энэ талтаа үнэхээр авьяастай. Тэгээд нэг юм жинзийн үеийн гэх юм уу төлөөлөл байна. Ёстой сонин төлөөлөл оруулж ирлээ сонирхолтой. Ёстой мэддэгчгүй зургийг мэдхгүй тийм юм байна. Би болохоор Instagram дээр ганц нэг удаа нүрээ бодож явахыг нь харж ирсэн байхгүй биш нөгөө нүүр бодолт жоохон сонирхтой юм болохоор энэ тентхийн ингээд хүмүүс ирчүүд нүрээ бодож байгаа бүр үнэхээр юм онцгой байдаг. Одоо манайд жишээлбэл хоёр ч тийм makeup artist байгаа штэ. Нэг нь болохоор эрхэс гэдэг нөгөөт нь хин гэдэг үлээ. Эрхтэй мөрчлөнгөөс нүрээ боддог. Тийм хүмүүс байдаг юм уу? Байдаг. Манай Монголд бол тэр хоёр бүр айгүй супер makeup хийдэг. Тийм. За манай дэмжин ажиллагчид танилцуулъя. Манай дэмжин ажиллагчид Бал сарын аялалдаа хорим урамшуул дэмжин ажиллаж байна. Бал сарын аялалдаа хорим урамшуулал зарлагдсан. Энэ жил хоримоо хийхээр төлөвлөж байгаа бүх асуудаа дуулахад 600 хүртэлх зочид будал хүлээж авах Triple Event Hall, Event Ballroom, Glory Resort-ыг сонгон хоримын захиалга хийвэл Бал сарын аялал бэлэглэх гайхалтай урамшуул зарлагдсан байгаа маань. Газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах эсвэл захиалах өгөх бол 7710 7788 гэдэг дугаарлуу залгаарай. 7710 7788. Бал сарын аялалдаа хорим урамшуул дэмжин ажиллаа баярлаа. За баярлаа. Аргун шок гинэ. Шок. Ер нь бол бас харж байгааг үл юм харж байна. Эртний юм чинь. Жохон мэдгүй бас тулгамдаа тохгүй те тэгээд. За, дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. 1992 онд Итали улс руу бүгдээр явна. За тэгээд Италийн өмнөд хэсэг буюу Сицил гэдэг газар руу явнаа. 5 сар гэж байгаа юм уу? Маф ярих гэж байгаа юм уу? Шууд мэдчихэж байна. Үнэрлэл мэдчихэж байна. Тэгэхээр 1992 он гэр мөр ойлгомжтой. Ийм юм гарч ирэл тэ. 1992 оны орон нутгийн цагаар 5
5 сарын 56 минутанд газар хөдлөлт одоо Монт Этна гэдэг уулын газар хөдлөлтийг хэмжих зорилготой тавьсан багж нь чичиргээ мэдэрсэн. За. Чичиргээ мэдэрсэн. За энэ бол газар хөдлөлт байгаагүй. Энэ бол дэлбэрэлт байсан ба. За тэгээ ямар дэлбэрэлт? Энэ одоо Капачи гэдэг юм газар Сицилид байдаг Капачи гэдэг газар дэлбэрэлт болсон. За энэ дэлбэрэлтээс болж 10 метрийн өргөнд радиустай. За 1.5 метрийн гүнтэй гэдэг ч одоо бүтэн хүн бол одоо ингээ бараг зогсоод орох шахуу. Ийм дэлбэрэлт үүссэн. Хурдны зам дээр А29 гэсэн хурдны зам дээр дэлбэрэлт болсон. За энэ дэлбэрэлтэнд нэг л одоо хүн зорж исэн мэлээ алах гэж аллаг болсон гэсэн үг. За энэ хүний алсан хүн нь бол одоо юу байгаа юм? Алдартай шүүгч. Италийн шүүгч Франциско Giovanni Falcone гэдэг юм шүүгч. Хүүдий худалдагдаагүй шүүгчийг авч алаа ийцэн үү? За худалдагдаагүй гэхээс илүү бүр ингээд нарийн оёлоо тэрнэлээ норно. Сицилийн мафууд инхүү Giovanni Falcone түүний эхнэр Франческо Марвилио за түүнтэй хамт явж исэн 3 цагдаагийн одоо албан хаагчдыг инхүү маш зэрлэгээр алсан. За хүнийг алахад одоо юкийн буудад алчиж болно янз янзаар ингээл аллах байдаг бол энд 400 кг маш хүнд гэсэн. 400 кг дэлбэрэх тесрэх бөмбөгийг хурдны замын доор зориултайгаар байрлуулсан баг. Энийг зөөхөн тулд ингээд хэрэгэнцэр дээр авчираад 400 кг зөөн гэдэг өөрөө маш их уг нь ажил шүү дээ. Зүгээр хүнийг алах ш. Энэ зүгээр л хүмүүст юм ойлгуулах гэж оролцсон баг. Бид нартэй зурлалт бол бид нар ингэж хаална шүү гэж. Одоо бүр ингээд нөө хүчирхийл мэдрэгдэл юм хүчтэй шаардлагагүй хүчтэй тийм бөмбөг тэлсэн байгаа. За энийг мэдээж ирэх хийсэн бэхээр мафууд хийсэн. За яагаад Giovanni Falcone бол маш алдартай юм шүүгч. Тэгээ яагаад ингэж алхаж байгаа вэ гэхээр Giovanni Falcone бол мафуудын эсрэг анх хөдөлсөн гэх юм уу? Мафуудын хамгийн том одоо хөдөлгөөнийг эхлүүлсэн том юм шүүгч юм байна. Бид нар л одоо кинон дэр гардаг ингээл мафуудыг гоё романтик харагдуулаад те амар чухал юм шиг харагдуулаад байдаг боловч мафууд бол ер нь бол одоо нийгмийн одоо хог шаар гэх юм уу паразит нэг хөв юмнууд л байгаа шүү дээ те кинон дэр л гоё харуулдаг байгаа. Янз янзаар харуулж байгаа болохоос ш. За ингээд би ингэжсэн Миланд явж байхад яг бизнес уулзалтаар яваад манай бизнес хамтрагч цуг явж байхад би зүгээр тоглоомоор ингээд Косоно Остра гэж хэлсэн чинь чи бити тийм тэнийг юм яар гэл баруун бизнесийн хамтрагч ямар загинж магнал бүү юм бол Косоно Остра гэдэг чинь та нарын тэр бодож байгаа зүйл чинь биш гэл бүр яг бүр ингэ чин сэтгэлээсээ италцанга гаргаад амар даруухан тийм хүмүүсээ тэгсэн ч л уурлал бүрөөсөө бүр тэгсэн. Өөрөөр хэлбэл Итали хүмүүстэй бид нар киногоор л харж байгаа шүү дээ. Гэхдээ Итали хүмүүстэй энэ мафад бүр лай болдог байсан маш тодорхой. Бүр үнэхээр гайвалцсан. Тэгээд энэ мафуудын эсрэг хөдлөх маш хэцүү. Ягаад гэхээр ингэдэг юм байна. Нэг хүний мафи нэг гишүүнийг л барьж штэ тэ. Гишүүнийг барьчингууд хин гэрч байсан гэдгийг олоод тэр гэрчийг халаад байна. Тэр шүүгчийг очиад хаалаад байна. Бүр ингэ лайтай. Мафуудаа орооцтохоос л одоо италичууд ч одоо бүгдээ зүхтаагаал ерөөсөө айгаал ингэдэг байсан. За энэний эсрэг зоригтой тэмцсэн шүүгч бол Giovanni Falcone. За тэгэд ер нь бол яг хэллээ 80 90-ад оны үед жинхэнэ мафи ингээд одоо гарч исэн. Одоо бол байгаа гэхдээ харьцангуй гайгүй болсон. Харьцангуй гайгүй болсон шалтгаан нь системтэйгээр бодлоготойгоор мафууд эсрэг тэмцсэн байгаа. За энийг тэмцэх гол хүмүүс нь бол мэдээж ирэх юм шүүх одоо цагдаа хүчний байгууллагууд гол ингэ ажиллаа хийх ёстой. Гэхдээ манлайлал гэх юм уу зориг шаарддаг. Тэгэхээр бас эвгүй хүмүүстэй харьцсан шүү дээ. За тэгэхээр Giovanni Falcone ер нь бол багасаа яг л юм нөгөө мафтай тийм орчинд өссөн. Гэхдээ түүний багш нойр дотны хүмүүс нь шүүх цагдаа одоо шүүх талын хүмүүс байсан байна. Тэгээ багасаа эднээс яагаад муу гэдгийг ойлгоход яаж ажилдгийг мэдэд ийхүү бүлэглэл байгуулсан. За бүлэглэл буюу одоо энэ юуны мафуудын эсрэг шүүх одоо албан хаагч дүрийн албан хаагчдын бүлэглэл нийлж хагаад мэдээлэл солилцоод бас нэг жоохон бодлогын чанартай ажиллахгүй л шүүхүүд ч хоорондоо холбогдохгүй бол мафууд нь бүгд ингэ холбогдоод энэ шүүхийг л мовчвол тэгэл ерөөсө дуусаад эсвэл ингээл энэ гэрчийг айлгачвал тэгэл дуусаа гэл ерөөсө бүх юм ингэ толгойн ажиллаж яадаг болохоор энэний эсрэг бүлэглэл хэрэгтэй гэдгийг ойлгоод тэгээ найз нөхдүүдэд нийлүүлж хагаад Maxi Trial гэдэг ийм үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулсан хүн юм байна. Maxi Trial гэдэг нь одоо Италиараа бүр дээд хэмжээний
одоо шүүх гэсэн утгаар л одоо орчуулагдах нь л дээ. 1986 оноос 1987 онд энэ болсон дээд хэргийн шүүхийг Giovanni Falcone өдөртөж явуулсан. За энэ бүр тусгай шүүх ажиллагааны зорилго тусдаа бүр газар дор зориултын байгууламж байгуулж байгаа, нууцлах газар байгуулжаад 435 хүмүүсийг шүүсэн байна. Барсан хүмүүсийг. Өөрөөр хэлбэл мафиудтай тэмцэхийн тулд нэгээр нь одоо тэмцэж болохгүй шүү дээ, тий. Бүгднгийн нэг турн бөөнд нь байж байгаа. Тэгж яхад нууц газар аваачиж байгаа. За тэгж яхад одоо шүүж эхэлсэн. За тэгээд яаж энийг мэдсэн бэ гэхээр шинэлэг тийм арга гаргасан юм бэлээ. Өөрөө хөгжүүлсэн гэж үздэг. Мөнгийг дагах буюу мафиуд чинь гол нь л мөнгө шүү дээ, тий. Мөнгө нь хаашаа хэрэгж ийн хаана орж ийн гэдэг мөнгөн урсгалыг ингээд дагаад байвал энэ ямар учиртайг нь олж тогтоох болно гэдэг асуудал ингээ хөвөрнө гэдэг ийм аргачлалыг боловсруулсан гэж үздэг юм билээ. За тэгээд энэ одоо Maxi Trial гэж байгаа Maxi шүүх хуралдаанд хамгийн голоос нэг сонирхолтой асуудал нь хин гэрч хийх вэ? Гэрч хин одоо болох вэ гэдэг асуудал байна. Яагаад гэвэл ерөөсөө л ямар асуудал үүсгэх юм гэхээр мафиудын эсрэг гэрч болох хүн олддоггүй. Яа, угаасаа айж байгаа штэ. Айж байгаа штэ. Гэрчүүдийн налаад байхаар чинь за яршиг хэднүстэй гээд тэр чи олвол ганцаараа ш. Нэг хүн байсан бол за би чи энэ бол алсан гэд хэлчих болно. Ингээд нэг хүний нэг алчингууд нөгөөт нь чи тэгж гинүү тэгэхэд алчаад янтрага дурцаа. За тэгэхээр энэ одоо гэрчүүдийг яаж хийсэн бэ гэхээр тусгай бүр Америк нэгдсэн улстай гэрээ болоод Америк нэгдсэн улсад очиод мафч одоо Нью-Йоркт очиод нөгөө Гамбино гэр бүлийнхэн янз янзын гэр бүлийнхэн одоо эднүс Америк нэгдсэн улсаас толгойн өвчин болсон байсан. Америк нэгдсэн улстай нийлж хагаад нэг гэрчийн суур одоо гэрчээр татаад энэ хүнээр одоо гэрчээр ажиллуулж чадсан. Энэ бол Томасо гэдэг юм хүн байгаа. Томасо гэдэг энэ хүн яагаад одоо энэ эрсдэлд орсон бэхээр хөөрхий хоёр охин алуулж ирсэн. Эхнэрээ алуулж ирсэн, мафийнхантай хүүгээ алуулж ирсэн. За ингээ өөрөө тэгвэл ер нь л өшөө авах гал. Өшөө авъягээд тэгээд Америк нэгдсэн улсад өөр нэрээр өөр паспортоор мань хүнийг Америк руу одоо дөрвөх боломжийг хангаж өгöd. За тэгээ яг Maxi Trial гэдэг газар бөмбөр дотор оруулж хагаад бүгднгийнх нь гэрчээр энэ тэгсэн тэр тэгсэн гэдгийг гэрчилж ингэж Сицил маф гэж байдгийг баталж тэгээд эднээс эсрэг арга хэмжээ авсан шүүгч юм байна. Харамсалтай нь энэ одоо шүүгчийг нөгөө италичууд чинь өшөө авч тэгээ энэ хүн амар зэрлэхээр те 400 кг тесрэх бөмбөр тесэлж алсан тийм өдөр юм байна. За гисэн хэдий ч ер нь бол суурийг бол тавьж болж чадсан байсан. Giovanni Falcone өөрөөр хэлбэл энэ одоо бүлэглэл байгуулсан. Энэ тэмцээр ерөнхийдөө стил мафиудын учрыг холсон гэж үздэг юм байна те. За энэ одоо нөгөө гэрчийн нэр бол Томасо Бускета юм байна. Уг нь бол өөрөө бас мафтай бол нэлийн дээгүүр байр эзэлж исэн. За гэхдээ мафууд нь дургуун хөрөнгөт нь өөр хамт гэр бүлийн хүүс тэмдэрнэ гэдэг чинь яг утгаараа тэгэл бодсон махалтай бодвол за би энэ одоо гэр бүлийн явдаг ч хөрч одоо юуны төлөө чи ийм балан юмтай холбогдоод байгаа ингээд бас гэрчээр ажиллая гэсэн юм шиг байна. Энэ Giovanni Falcone гэдгийг одоо яг аллаа үлдсэн бүлэглэлийн нэр нь Corleonesi гэдэг нэртэй бүлэглэл юм. Тэгэхээр нөгөө Корлеонтой төстэй байгаад Сицилийн Corleonesi гэдэг бүлэглэлийнхэн үлдсэн байт юм байлээ. Сонирхолтой. Нөгөө алдарт нөгөө зарламасын эцгийн нөгөө гол дүр юм гэр бүлэж Corleone гэдэг те. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Дэлхийд танигдсан тэргуун чанар хэм дуун таврагуудын багтны дээрх сүрэтээр Maxis дугуй хамтран ажиллаж байна. За 2025 оны Maxis брэндийн шинэ дугуйнууд буутсан байлээ. За Maxis брэнд нь уралдааны зуны өвлийн дугуйнуудыг зардаг. Тэгээд бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээр ихэд 2-3 төрлийн өөр хээтэй өөр загварын дугуйнуудыг тань санал болгож байна. Тэгэхээр бүх замын төгс зохицол Maxis дугуй Bravo AT771-ийг танилцуулж байна. За энэ дугуй нь хот ба хөдөөгийн замын алинд нь ч төгс зохицох хослолмол хэрэглээтэй. Асфальтын зам дээр шавар шороодо Бартад замын аль нөхцөлд зориулагдсан юм дугуй юм байна. За Бартад замын дэлхийн номер 1 мангас гэж яригддаг. За Trepador Comp M8060 гэдэг юм дугуй гэдэг юм байна. За одоо ингэж байгаа. Дугуйгаа солихыг хүсэж байгаа зуны дугуй авах гэж байгаа хүмүүс зориулаад манай лайв нэвтрүүлгийн дүрсэн дээр купон код байгаа.
За тэгээд энэ нэвтрүүлгийг скриншот хийж аваад Maxis дугуугаа 5% хөнгөлөлтөө үнээр худалдаж авах юм билээ. Тэгээ эн чинь 4 дугаа авлаа 5% гэдэг чинь ер нь бас их хөөрхөн мөнгө шүү дээ. Тэгээ радиогоо сонсож байгаа хүмүүс болохоор энэ купон кодыг тэмдэглээд авч болно шүү. 258 830 531 техник гэсэн энэ кодыг хэлээд дугаа авах гэсэн юм дугуугаа хөнгөлүүлье гэж хөнгөлүүлчихнэ гэсэн үг. За Suzuki Jimny болон Toyota RAV4 хэрэглэгчдэд зориулаад Racer AT 781 гэдэг ийм шин дугуй ирсэн байгаа. Тийм ээ, энэ бол үнэхээр сайн дугуй гэсэн айргуу маань хэллээ. За энэс гадна маш олон төрлийн дугуйнууд байдаг. Одоо жишээлбэл ингэж байгаа. Ганган хэтэ гайхамшигт Maxis дугуй гэдэг энэ Bravo AT 980 гэдэг энэ болохоор бүх замын нөхцөл тохирсон хэтэ шин төрлийн бүтцэн замтай барьцалдуулах чадвар сайтай. За мөн хүнд таацын машинд төсвөртэй ийм дугуй юм билээ. Тэгээд өвөрмөц зигзагийн бартац замын жолоодлагын доктортой байдлыг бий болгодгоо гэсэн баг. За тэгэхээр Maxis дугуйг Улаанбаатар хотын 15 гэрээ салбараас хөдөө орон нутгийн 3 салбараас нэг үнээр авах боломжтой. За гэрээд борлуулагч нарын дуртай Suzuki агуулах Ярмаг Нэм Моторс, Ярмаг Омерта, Ярмагийн Мөнх хадаа, Эрдэнэт аймгийн төвд 444 автосасрын төв, за Баян хонгол аймгийн Богд засварын төв болон Топ Моторст энэ 10 дугаар хороолын ийм артын зүүн талд байдаг Топ Моторст за мөн гэрээч 9% хүмүүс борлуулж байгаа юм. Утасны дугаар нь 95 тэг 6 55 33 юм байна. 95 тэг 6 55 33. Maxis Mongolia сошиал хуудаснаас илүү их мэдээллийг аваарай. За баярлаа. Дараагийн мэдээлэл рүү оръё. Австралийн Гүндэгмаа гавьяатын төрс өдөр болж байгаа. Өнөөдөр нэрээ 47 нас хүрч байгаа юм билэ. Тэгээ Бээжингийн Олимпийн наадамд хурдан буугаар 300 оноохоос 290 онсон цорын ганц тамирчин гэдгээрээ маш алдартай дэлхийд. За 7 Олимпиад оролцохоор шалгарсан Монголын төв хүндэг анхны тамирчин бол Австралийн Гүндэгмаа юм лээ. За Гүндэгмаа гавьяатын аав нь Давгийн Отряд гэж хүн байжээ. Энэ хүн болохоор агаар спортын 100-ны манлай тамирчин юм байна. Олон улсын хэмжээний мастер солтой хүн байсан. За тэгвэл ээж нь хишиг сүрэн гэж мөн л спортын шүхрийн спортын мастер солтой юм хүн билээ. Тэгэхээр спортын гэр бүл төрсөн гэж ойлгож байна. Тэгээд аав нь бүр нөгөө наадмаар ингээд нөгөө юм юу яадаг байсан юм байна. Тросноос зүгдж жагаад нисдэг тэрэгнээс ингээд нөгөө шүхрийн үзүүлбэр үзүүлдэг ийм хүн байсан юм байна. Тэгээд энэ нь болохоор тийм түүний баг багт нь аав нь ингээд наадмаар дагуулж яваад ийм гой үзүүлбэр үзүүлдэг байсан учраас түүний сэтгэлд маш гоё дотн үлдсэн гэсэн мэлээ. Тэгээд гавьяатын спортын гэр бүлд өссөн болохоор ч тэр юм уу тий ахлах сургуулаа төгсөөд үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн ангид сураад төгссөн байдаг. За тэгээд яагаад ийм буудлагын спортыг сонирхох болсон бэ гэдэг түүхээс нь танилцуулах юм бол 3-4 дугаар ангийн хүүхэд ээжээ. Аавыгаа дагаад марш тактикийн тэмцээнд яваад анх удаа Макаров гэдэг ийм буугаар буудаж үзсэн юм байна. За тэгсэн чинь ингээд үнэхээр өрмөц гой сэтгэл төрсөн гинэ. За тэгээд дараа нь аав нь болохоор охиноо 1992 оны Барселоны Олимпиад Монгол улсын гавьяа тамирчин Мөнх баярын хүрэл медаль хүртэж байгаа бичлэгийг ингээд үзүүлсэн юм байна. За тэгээд энийг нөгөө ингээд телевизээр ингээд хамт үзчихсэн учраас буудлын спорт чи ийм амар гоё юм биш тэгээд жоох хүүхдийн сэтгэлд ингээд айгуу гоё тод үлдээд тэрнээс хойш энэ спортын тамирчин болохоор шийдсэн гэдэг юм байлээ. За тэгээд 1993 оноос буудлын спортоор хичээлж эхэлсэн Гүндэгмаа хийн гарбууны 10 м, спорт гарбууны 25 м-ийн зайд өрсөлддөгөө тийм ээ. За тэгэхээр маш олон амжилтууд байгаа. За энэ амжилтуудыг бол манайхан сайн мэдж байгаа учраас ерөнхийдөө орхичээ. За тэгээд түүний нөгөө нэг юм юу нэгэд ярих юм бол анхны тасгалжуулагч болсон одоо энэ амжилтыг гаргах чинь тасгалжуулагч маш чухал шүү дээ тийм ээ. Анхны тасгалжуулагч нь Монгол Улсын гавьяа тасгалжуулагч Ундрал Бат гэж хүн байд юм билээ. Тэгээд энэ хүнийг санаж байгаа бол нөгөө 2020 оны Олимпиар энэ тасгалжуулагч нөгөө үсний засалт сошиал орчинд бүр үнэхээр ингээд нэг юм хүн болгоны шеэрлээд ингээд бархаад юу болсон шүү дээ. Одоо хилцэх сэдв болсон гэх юм уу? Толгой дээрээ нэг юм алтан шаргал өнгөтэй юм соёмбийн төрс гаргаад ингээд үсээс суулсан тэмүүтэ тэрийг шараар бодцсон. Тэгээд хойд хэсэг дээр нөгөө олимпийн бэлэгдэл болох 5 цагиргаыг дүрсэлсэн. Тэгээд энийг өнгөөр бодцсон те. Энэ хүн бол түүний дасгалжуулагч юм байлээ. За тэгээд ер нь гэр бүл хувийн амьдралын тухайд бол ингэсэн. Бидний сайн мэдгээр Хөлмөрийн Баатар Жуудогийн Цагаанбаатар гэрэлсэн шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь бол Монголын спортын түүхэнд хамгийн хүчрхэг гэр бүл гэж тооцогдд юм байна. Хоёулаа Хөлмөрийн Баатарууд 4 хүүхдийн эцэг их. Тэгээд Цагаанбаатар гавьяат 2009 оны Роттердамын дэлхийн аваргад явахдаа би одоо шинэ мэдлж байгаа хүүгээ дэлхийн аваргын алтан медалаар Милана гэж амлчаад явсан юм билээ. За тэгээд энэ амлалтаа ч гэсэндээ биелүүлээд Ховор Эрдэнэ гэдэг хүүдээ алтан медаль авчирч зүйлгсэн ийм учиртай юм билээ. За өндөрлөх цаг болсон байна те. За энэ хүрээд манай нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн аваргуудын багт нэг дээр өрөөтэй Maxis тугаа хамтран ажиллаа. За мөн
нэг өдрийн хоноогооны хэрэгцээг ханган ураатай Kagome хамтран ажилладаг сонсогчдод өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэд хүн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлаа.